хүчил хямд өвн гэдэг чинь баг энэ дээ шүү. Дэлхийн тэргүүлэгч ТV брэнд Chic Always Dente. Ваа, энэ ч одоо баг кино театрт кино үзэж байгаа юм шиг тийг сонсогдох нь шүү дээ. 590 мянга гэж байна. 690 мянгаас энэ 590 мянган төгрөг. Энэ айгүй хөөрхөн хавсаарх юм бэ тий. Хөнгөн ч юм бэ. Тоскоос шарагч чинь хэмтхан бид юм уу? Баг сая гаруй байдаг багсан чинь хараа 145 мянга шүү дээ. Би өрөөсө тоскоо шарагч юус ашиглаж үзэж байгаагүй. Эндээс нэг тоскоо шарагч авнаа. За манайхаа цаанчин топ электроникс гээд маш гоё электрон барааны шинэ брэнд Монголд нэгдсэн байна. За энэ Chic гэдэг брэнд нь болохоор 1958 онд анх үүсгэн байгуулагдчихсан маш алдартай брэнд юм байна. 1999 оноос хойш Европын зах зээл болон Америкийн зах зээлийг бол 90% батсан бүр юм супер брэнд байдаг юм байна. Тэгээд би өмнө нь ингээ авч ирсэн хөрөөгч, зурагт усны синс одоо кофе чанагч гэдэг ингээд бүх электрон бараатайгаа эднийхээ харьцуулаад үзсэн ч бүр үнэхээр шоконд орохоор хямдхан үнэтэй байсан. Билетик хөрөгч энтрийг айгүй өндөр үнэтэй авдаг байсан юм билээ. Ерөөсөө эднийхээс лавмаар юм билээ гэж би бодсон. Эднийх бас зээлийн үйлчлэгээ гаргадаг юм билээ. 4-6 удаа хөөгөө шимтгэлгүй хувааж төлөх боломжтой юм. Зээлийг 3 минутын дотор гаргаж өгдөг юм байна. За тэгээд 4 давхар бүртээ бүх төрлийн электрон бараанууд байсан. Тэгээд ийм хямдхан үнээр та хэд маань зөвхөн топ электрониксоос аль бие осоор энэ Chic брэндийг хөтлөж авах боломжтой юм билээ. За энд харагдаж байгаачлан эндүү, талхас шарагч, кофе чанагч, за шалгуугаагч гэж бүгдээрээ бүр маш хямдхан үнэтэйсэн. Одоо энэ харж байна уу? За тэгээд 4 давхар маш гоё барилга байлээ. За эдгээр бас сүүлд iPhone 17 хүртэл зээлээр авах боломжтой ирсэн байгаа юм билээ. За би тэгээд Zoos аппликейшнийг ашиглаад хэдэн электрон бараагаа зээлээр авсан. Тэгээд гэрт маань хүрээ дээрээ гисэн. За ингээд одоо шалаа цэвэрлж үзсэн чи бүр ийм амар хог гарсан. Манай хог нь жоох хөвгт өдөр болгол цэвэрлдэг гэрний ийм амар хог гарсан. Бүр үнэхээр гайхсан. Дотоод цэвэрлэглээсэн юм шиг байлээ. За тэгээд бас тоскоо шарагч авсан. Орой болгон гой амттай хоол гэж идэв. Ер нь айгүй амар юм билээ. Айл болгон заавал байх хэрэгтэй.